Сонин факт сувгийн энэ удаагийн дугаарыг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Та 18 нас хүрсэн бос бичиг дор байрж холбоосоор нэвтэж оноод бүртгэж үүсгэхдээ манай S-Facts гэдэг урамшуулсан кодыг оруулаад анхны цэнэгчтэй урамшуус авах боломжтой. Энэ ямаануудыг хартаа иймэрхүү бичлэгүүд сая хандж авч зарим нь бүр интернетэд мем болдог. Та магадгүй найзууд руугаа ийм бичлэг явуулж байснаа сансан байх. Хөөе, байрны мөнгө төлөх болохоор чи яг ингэдэгдэ гэх мэтэр. Гэхдээ ямаануудын хувьд энэ нь тийм ч хөвгөлтэй биш. Байгаль дэлхийд эднэр хатуухан тоогшож, айсан үедээ хөрчөгдөг хачин содон анцлыг заяажээ. Тэнгэр дуурах үеэр хавцлын ирмэг дээр байж таарвал яанда гэд төсөөлдөө. Тэд зүгээр бүгдээрээ доош унан шүү дээ. Нэг их сайхан супер хүч биш байгаа биз? Гэхдээ ямаанууд үүнийг сонгоогүй. Яг л шоргооцнууд ч гэсэн сохор байхаар сонгоогүй шиг. Замаасаа түүрэхгүй тул шоргооцнууд тусгай феромон ялгаруулж бие биеэ дагдаг. Гэвч заримдаа шоргоолцны алгоритмд гинтийн алдаа гарч шавжнууд тойргоор эргэлдэж эхэлдэг. Аажмаар улам олон шоргооч тэдэнтэй нэгддэг байна. Энэ нь яг л шоргоолцны концертны үеэрх бөөгнөр шиг харагддаг. Шоргоолцнууд үхтвийн унтлаа гүйсэрж байдаг. Тойрогт оролцогчид бүрэн туйлдтал эргэлцсээр үхсэн сигнүүдээ ардаа орхисны дараа л амьд үлдэцгийнхэн цааш явж чаддаг. Хэн нэгэн гинэт ухаан орж амьд үлдсэн нөхдөд дагууж гарахгүй зуус энэ байдал хэдэн цаг бүр хэдэн өдрөөч үргэлжиж мэднэ. Анхны хажигтай үзэгдлийг Уильям Биби өнгөрсөн зууны 20-д онд тодорхойлж байжээ. Тэр үед түнд 370 м орчим тойрогтой шоргоолцны тээрэм тааралдаж байж. Хагцуусгаад алдарч чөтгөрийн цамхаг үнээс ойролцоогоор 100 м-ээр жижигхэн шүү дээ. Хэмжээг нь төсөөлж байна уу? Зөвхөн шоргоочмд л ийм асуулт тож ордоггүй. Жишээ нь загаснууд ч бас ийм эргүүлжиг үүсгдэг. Тэгэхдээ сүүжээрээ орооцолцсон харахнууд хавьгүй аимшигтай харагддаг. Энэ зургийг хартаа яг л орчин үеийн урлагийн бүтээх эсвэл аимшиг киноны жижиг хэрэглэл шиг харагдаж байгаа биз. Гэвч үгүй. Энэ бол сүүлрээ орооцолдоод өсөж үгсэн жинхэнэ харахнууд. Аимшигтай бас утгагүй өгвөл. Таамаглалаар бас харахнуудын уян хатан сүүж нь арьсны тос, ялардас, хоосны үлдэгдэл зэргээс болж хоорондоо наалдах үед хахны хаан үүсдэг гэн. Энэ хожимог нь цав шиг үүчээж, ялангуяа хүүтний өлөрт унтаж байхад нь хатуурч бэхждэг. Хахнууд зангад орсыг мэдээд тэмцэж эхлэх үед занглаа нь усам чангарна. Эцэст нь амьтад инхүү маш харамсалтай үхлээр үхдэг. Одоо хүртэл хүмүүс нэгч амьд харахны хаан олж байгаагүй бөгөөд ер нь энэ үзэгдэл маш ховор тохиолддог. Урд цагт ийм аимшигтайгаар үхсэн хахыг маш муу ёр гэж үздэг байсан гэжээ. Тэгхэн ч аргагүй биз, харах байгаа газар өвчин байдаг шүү дээ. Гэхдээ аалзын тухай тэгж ярьдаггүй л дээ. Хүмүүс нэг их дуртай биш аалз уг нь их хэрэгтэй амтан. Гэхдээ энэ амтанд үнэхээр аз дотжээ. Тэр 20 сая жилийн турш хоригдож байна. Нэгэн цагт давирхан тусалд ороод тэндээ бүр мөсөнд үзэгдсэн хэрэг. Яг л энэ нохоо шиг. За яг нь нохоо мэдээж 20 сая жилийн настай биш л дээ. Сая жил ч хүрэхгүй. Бас хөөрхийн амтанд давирхаад биш. Бүхэл бүтэн модны дотор гацчихсан. Ийм зүйл орсон хүмүүс ямар их гайхсан нэг төсөөлдөө. 1980-ад онд Жоржиа мужийн өмнөд хэсэгт ажиллаж байсан мод бэлтгэгчид ээлжид модоо тайраад ачааны машинд 50 гихч нь ачжээ. Дараа нь багийн нэг гишүүн санамсаргүй хүндэрүү шаагааж хараад магадгүй айсандаа царай нь хувхаа цайсан баг. Дотор талаас нь түүн рүү төгс зандалжсан нохоон сэг шивтэж байв. Шүд нь яг л ахиж байгаа мэт яр заасан хэвээр. Олдврыг судалсан шинжээчид уг нохоог 1960-ад оны үед хэрэм хөөж яваад модны хомбилд гатсан гэж дүгнэжээ. Хэд өндөрт дашсан антам буцаж эргэж чадсгүй тэндээ үхсэн байна. Гэхдээ бусад амьтдын хоос босхын оронд нохоо занданшуулсан шарж бож хувирчээ. Түүний гатсан туусайн бөөр модны бүтэц ялзахаас сэргийлсэн байна. Их бие доторх хуурай орчны цаг агарын таагүй нөлөөлөөс хамгаалж биеийн жиргэн сорж авчээ. Энэ бол маш ховор тохиолдол. Ихэнхдээ үхсэн амьтад шавчнуудын яшангуяа ойд бол тэдний идэж болдог. Эрдэмтэд хүртэл аргяс цэвэрлэхийн тулд тэдний ховдог занг ашигладаг шүү дээ. Зарим цог буугны сэгийг ч цэвэрлэж дөнгөнө. Хөөрхөдөө хавчуудаа зогсохгүй бас хоос босчихжээ. Гэхдээ ихт үннийг үгүйсгээд яах вэ? Цохнууд сайн ажилласан байна шүү. Хардаа яшиг нь төгс цэвэрлсэн байна. Гэхдээ буганд 2 дахь амьдрж бэлгэлж магадгүй юм. Шууд утгаараа биш л дээ. Ямар үхэгчдийг анилуулах эдшид байх вэ штэ.
Гэхдээ ядаж нэг хүн хөөрхийн амьтныг цогцолсондоо баяртайгаар нэмэх байсан баг. Мэдээж хэсэгчлэнтэй. Jim Phillips 16,000 гаруй буу хандгаа зээрийн эвэр байдаг бөгөөд тэр цогцолсоныхаа бүх үзмэрийг зүгээр л олсон гэн. Үүнд мэдээж 60 гаруй жил зарцуулсан ч та. Гэхдээ та хэдэн эвэр олсон бэ? Яг тийм энээр ирж хайхтаа үнэхээр гашсан нэг. Тэгэхдээ хүмүүсийг хачин хоббитон үлдээгээд хачин зовсолтой амьтад руугаа буцацгаая. Тэдний нэг нь автоканнибализм. Тийм ээ, та буруу сонсоогүй. Амьтны аймгийн зарим оршин суугчид нь шууд утгаараа өөсдөг байдж орхидог. Могоо хоосондоо хит узаараад хохирогч нь хаана дуусаж өөрийнх нь сүүж хаана эхэлж байгааг анзаархаа болдог гэсэн түүхтэй хаана нэг таарж байсан бидтэй. Бодит байдал төр арай өөр байдаг. Могоо үнэхээр өөрийгөө идэж ихэж магадгүй. Гэхдээ өөрийнхөө сүүжний хөдөлгөөнийг эдчнийхээ хөдөлгөөнтэй андуусан тохиолдолд тэр шүүтэй. Арьс хөлбөр нэжүү тэнийг сонсогдож байгааг хэлж мэдэхгүй юм. Хэрвээ могоо ичдэг байсан бол өөрөөсөө ичих байсан байх та. Харин одоо энэ эргэжчин Кожибри шууны нөхцөл байдлыг хөгжилтэй гих аргагүй. Тэр үлсэж өгөхийн даваан дээр байна. Энэ жижигхэн шууны бодисын солилцоо итгэмээргүй хурдан явагддаг. Урамжлын шүүсийг уусгүй 2 цаг босоход Кожибри шуу үхэж чаддаг. Зарим нь зүгээр амьд үлдэхийн тулд өдөрт 2000 цэцгэн дээр бууж хоосох хэрэгтэй болдог. Шууны амьдарч үүнээс хойш тимж эрхчлөөтэй бидэнд санагдахаа болчихсоо тийм үү. Бодисын солилцоо цорын ганц асуудал биш ээ. Энгийн бороо хүртэл Кожибригийн хувьд жинхэнэ бөмбөгт дорж хувирдаг. Ийм нөхцөлд хоосох нь байтугай нисэгч боосомжгүй. Харин үнэт зах хугацаа нь явсарж байдаг. Гэхдээ эргэгчин Кожибриг зүгээр байгаа гэж төсөөлье. Харин энэ хандгаан хувьд тэгж хэлэх аргагүй. Учир нь тэр зомби болчихсон. Мэдээж киноны утгаар биш л дээ. Тэр бусдынхаа тархийг идэвхэж ойгоор тэнүүчлээгүй. Гэхдээ түүний өөрийнх нь тархин нотой болчихсон хэрэг. Тархины үт. Энэ бол сонгодог тархины үт. Ийм шимэгч орхог цагаан сүлт бууг тэгдэг бөгөөд үүнээсээ болж нэг их зовоод байдаггүй. Харин тархины үт хандгаан бит ормогцоо шууд тийм ээ тархи руу зүтгэдэг. Үт хөөрхийн амьтны толгой дотор шууд хонгис ухаж мэдрэлийн олон гэмтс учруулдаг. Үнэн дээр хандгаа шимэгч авсансаа болоод явдаг зомби болж хувраад эцэст нь өгдөг байна. Ямар ч амьтны хувьд аимшигтай өгөл шүү. Мэдээж амьтдын энэ бүх онцлог сус босон давуу талууд санамсаргүй бий болоогүй. Эволюцид баярлалаа гэж хэлэх эсвэл эсрэгээрээ харах хэрэгтэй байх. Ихэвчлэн өөрчлөлтөд мянган жил, бүр сая жил шаарддагдагч заримдаа хөвсөрж маш огцом явагддаг. Үгүй би X хүмүүсийн тухай яриаггүй байна. Яриа маань зааны тухай юм. Орчин үеийн заанууд маш удаан хугацааны турш соёотой байсаар ирсэн. Түүнээс өмнө агшин заанууд соёотой байсан шүү дээ. Товчхондоо байгаль их авраг амьтдад соёо хэрэгтэй гэдгийг сайн мэддэг гэсэн үг. 10 том соёо бол зааны танигддаг онцлог шинжүүдийн нэг бөгөөд хүмүүс зааныг устгах авилт хүргэж байгааг бол шалтгаан юм. 16 дугаар зуунд Африкт 26 сая заан бэлчиж байсан бол өнөөдөр 500 мянга хүрэхгүй үлджээ. 20 дугаар зууны 70-80-аад онд хулгайн ан маш амжилттай төвшөнд хүрсэн. Учир нь удаан хугацааны турш хүмүүс амьтан алхах нь муу зүйл гэж боддоггүй байсантай холбоотой. Жишээ нь хүн бүрийн бараг мэддэг Америк нэгдсэн улсын 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельт сафари аяллаа үеэр 512 өөр төрлийн амьтныг буудаж алсан байдаг. Тэдний дунд заанч байсан. Амьтдыг зүгээр нэг зугаацын тулд биш, үзэн үзмэр болгох, эвдэмтэд судлуулах зорилгоор алсан гэдэг. Гэхдээ нэрээ үннээсээ гэж юу 512 гинэ. Тэд тогшоогүй үстэй. Хэтрүүлчихсэн юм шиг санагдахгүй байна уу? Одоо бид ч гэсэн хулгайн анчтаас болж зовж буй заануудын тухай яриад ч илүү үзье. Зааны яс бол Азийн зах зээл дээр тансаг хэрэгжээний бараа. Соёон том байх тусмаа хулгайн анчид зараад их мөнгө олдог. Килограмм нь $1000 хүрдэг. Соёогоор урсгийн бүтээж өнөд идэлж хийдэг. Нэгэн цагт төгсдөр уурын товчлуур хийхэд хүсэл ашиглаж байсан гэд боддоо. Харамсалтай заанууд аюулд ороод байгаа бөгөөд амьтан хамгаалагчид тэднийг хамгаалж дийшгүй байна. Яг энэ эволюц туслахаар иржээ. Сүүлийн хэдэн 10 жилд Африкийн хэд хэдэн цэцэрлэг түрээшинд соёогүй төрж буй зааны тоо өсөх хандлага ажиглагдж байна. Үүнийг тайлбарлахад тун амархан. Хулгайн анчтын золиосон том соёотой заанууд болдог. Тэгэхээр гэмтэрхтүүдийн сонирхшиг татдаггүй хэдэнс үржиж олчирч чаддаг гэсэн үг. Зоогохтой байгаа биз? Тийм ээ, хүний үйл ажиллагааг зүгээр үл тонфорлын аргагүй юм. Чи ямар нэгэн жижигхэн амьтан байлаач өөрийнгээсэн амьтны асуудалтай байсан ч хамаагүй хүнээс хамаарч байна. Та Америкийн нэгдсэн улс болон Мексикийн хил дээрх ханын тухай сонссон байх.
Үүний зорилго нь хүмүүс болон улс орнуудыг бие биеэс нь тусгаарлах юм. Харин амьтдын хувьд яах вэ? Хиж орчмын бүс нутаг нь маш олон төрлийн зүүж амьтдын гэр орон болдог. Энд мөсгөгчд хоёр нутагтан хөхтөн амьтад байдаг бөгөөд тэдний хэмнж ийм хашаанд баяртай биш байгаа нь мэдээж. Ялангуяа ховор болон устдах аюулд өгцсөн олон төрөл зүйлүүдэд хэцүү. Ханан тэдний тахац нутгийг өөрчилж, амьтдын дасаж зогтсон амьдрах орчныг эрс хомж байна. Эн зүгээр нэг тав тухгүй байдал үүсгэж зогсохгүй. Амь насанд нь бодиттой аюул учруулж мэднэ. Амьтад амьдрах орчныхоо нэг хэсгийг алдаж, ус руу очих эсвэл төмрөөс зүгтаах боломжгүй болсон. Гаш төмрийн эсрэг тэдний хийж чадах ганц зүйл бол зүгтаах шүү дээ. Гэтэл занд нь аврах том хан хүнд хэсүүд байж байхаар яаж зүгтах вүлээ? Бүр одоо шар шугуу хөрж газартаа ойрхон нисдэг учраас аюулд ороод байна.